Мөнхөдийн биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Самэно. Аха. Мөрөөдөл биелдэг гэд нэвтрүүлгээс явж байна. Тэгэхээр яг Нарангийн одоо төвлөрсөн хогийн цэгт ажилладаг хүмүүсээс бид өнгөө одоо бөөрийн шинжилгээнд хамруулах юм боломжийг олгож байгаа. Тэгэхээр таны зүгээс одоо яг бүртгэлтэй 200-аад хүмүүс байгаа. Тэдгээрээс хин нэгнийг нь өнөөдөр одоо Азтай мөрөөдлөө биелүүлэх одоо тэр боломжтой нэг хүнийг одоо бас сонгоход бидэнд туслах байхаа гэж бодож байна. Хөдөлмөрийн хамгааллын инженерээ уулзуулаад тэгээд дээшээ талбар руу та бүгдээ цуг гаргаад тэгээд та бүхэн тэр хүмүүстэй уулзаад хүнээ сонгоод тэгээд ажилч юм бас маа зүйлс ингэж туслая. Болсон бэ. Гадны кинонд дэр ингээл пошконд ингээл харууд нэг хог шатаач дулаацал тойролцох гэж байдаг шүү дээ. Тэд нар нь манай тийм даа юм шүү дээ. Бамбастай дулаацал. Ихэнх нь нэг 25-аас 35 насны хооронд залуусууд байдаг. Оо, яг энэ ажиллаж байгаа нь уу? Тий. Зөө. Ганц нэг настай улсууд байдаг. Тэд нь хүлтний үйлдэл болоод жоохон гарч ирэхгүй байна шүү. Тэрэн дээр буужгахгүй ийш яагаад байгаа наа ерөнхийдөө ажиллаа хийцэн гэж үзэж байгаа юу эсвэл энэ хаваараа л болгоч юм. За эндээс ямар ч хогны машин ирээд хог буулгахад хэрэгтэй түүхийд аавна. Түүхийд аваад одоо ингээд энд байгаа юу гэдэг гал одоо паракц ч юм уу тэр болохоор ингээд тустай юм тор ингээд хашаанууд тэрэндээ цуглуулж агаад сүүлд нь ченжнэр нөөстэй энд ирээд авчдаг. Ер нь яагаад ингэж зураг авах дургүй байд юм бэ? Худлаа үнэн мэдээлэл зурагтаар гаргадаг. Тэр утгаараа л. Сайн нөхө юм асуух гэсэн. Та одоо ажилтай нөө? Ажилтай байна да. Таны ажлыг дуусгаар хойлоо нэг хідүүг солиод хотын төв рүү нэг орох боломж байгаа юу? Нилээ удаа штэ. Манай одоо нэг авдаг босооч нэг 4-5-аас нааш ирэхгүй штэ. Оо. Тий. Одоо эдрийг шиллаад хунцраар нь ялах гэдэг нь үү? Одоо энийг л эзтэй уг нь бол? Тий, энийг өгчгөө тэгэл мөнгө аваад тэгэл явна штэ. Энэ хүүчин мөнгөний авчичлахгүй юм уу? Гэхдээ энэ биш энэ өөр тустай. Хөл юу яах вэ? Таныг хүлээж идэг юм уу? Хүлээл гэж одоо 5-6 цагаас наашгүй штэ одоо. Одоо чи 3 болчихно. Ченжүүд ирэхийг л хүлээх юм штэ. Тий. Одоо та энэ хоёрыг тушаагаад хэд болох ойролцоогоор? Нэг ойролцоогоор нэг 10 мянган болно. Юу ачил та тэгвэл? Тэр мөнгөний дүү нөхчээ. Тэгээ хоёлаа яриа өрөөг нэг хэдэн минут яриад тахтгүй. Хаана яах чи? Танаа гэр чинь хаана? Гэр манайхын доор л та. Ойрхон уу тийм. Та одоо гэрийнхэндээ хэлээд орой хоёлаа нэг оройн хоол идээд нэг юм яриад тэгээд оройтноо гэд гэрийнхэндээ хэлчихэд цаашаа явуул болох уу? За болно да хувцас солиод тэгэл. За тэгээ. Явах уу? За. Таны чи хэн гэдэг үлээ нэрээ? Манай баяр сайхан. Баяр сайхан. За хоёулаа тэгж нэг сайхан танилцсанаа. За.
Одоо гэрт хэн байгаа вэ? Хүүхдүүд. Хүүхдүүд байгаа юу? За. Хөрлөггүй цаа чи ирлээ. За. Гэрлээ асаач. Тэгээ гэрлээ асаач. Сайн уу? Хин бэ? Нэр нь хин бэ? Хэ? Таны хоёр охин уу? Тэгээ наадхаа өмсч юм уу? Хүрдэг. Үсээ гахуулт. Толгойн өвдсөн. Толгойн өвддөг. Тархины давалттай. Өсөө оруулж чадсан. За. Нөр гараа байт. За тэгээ нөр гараа. Танаа хөвшөнтэй танилцчихъя. За. Манай их сайн ярьж чадахгүй бас. Тийм үү? Тий. Сайн байна уу та? Яасан бэ? За таны нэр алдар юм лээ. Яасан баам. Жин. Яасан баам. Жагдсан паа. Анти. За. Та жидэн настай вэ? Ардд мэдгүй 60 хүрчээ. 60 хүрч. Ач зээгээ тайруулаад. Гэлвэж. Охтууд одоогоор ажил хийж байгаа юу? Ажил хийгээгүй. Яагаад юм бол та юу гэж бодож Одоо ажил юу тэгээ юу яасан бичгүй би зэ бичгүй. Ингээд сууж тэгвэнтэй. Одоо л гэхдээ тогооч юм чинь хасараа авах. Яа, танах шиг халуун байчээ. Галт үлдсэн байна харин. Харин тий гараад ирсэн чинь гараа сэрүүхэн бай. Нүүрс хийчихдээ өдөртөө нэг нүүрс хийгээл тэгэл. Чаа. Хойлоо. Одоо машиндаа суугаад бас юу ана хот руу ойрхон юм чинь их удахгүй л очиж хахаад. Та энэ дэлгэр удаж 2 жил юм. Би одоо тэгээ хүүхдүүдийг 2 жил болж байгаа л да. Би ирээд нэг жил л болж байна. Та түрүү нөгөө нэг ажиллаад хараад уулд аваад алхахдаг гэд тэгээд хэлсэн шүү дээ. Тий. Танах чи нэг юуны нэг долгоод болдог. Нэг толгойн цаанал гэсэн үг л дээ. Аваад. Тэгээд аваад ирээд ороод ирдэг. Хэдэн минут? Өөдөө сайн дээр нэг 20 минут алхамтай. Өглөө оройд би энэ таймер чинь 20 минут. Оройд тэр алхахдаг нэг. Тэгээ. Ер нь энд одоо 200-аад хүн ингээд яг энэ талбай дээр ажиллаж байгаа гэдэг ч байгаа байхгүй юу? Би нэгэ таних уу? Танихгүй баг. Танихгүй. Одоо гал болдог гэж тэгээд яриад байсан. Танд одоо фракц гал байна уу? Байхгүй тийм үстэй. Хуваарай. Тий хуваарай л. Залуу хүмүүс их ажиллаж байна. Залуу хүмүүс их байгаа. Тэгээд жоо сургуулиас нэг хүмүүс ч байна. Тэгээд одоо сайн дураараа юу эсвэл гэр бүлийнхаа шахалтаар тэгээд гэрийнхаа юу гардаг гэж гардаг багтай үргээ. Бид нар хичээлдээ явдаг болоод комитет тэр боц гэж сургууль соёлд явдаг хүмүүс та сайн мэдгүй тэр бол. Танай хүмүүс бол бүгд хичээл. Манай хүмүүс болоод байхгүй л дээ. Хичээлдээ бүгд сайхан яваал. Энэ улаанчлууд чинь салхины их дээр одоо хүнээр ярих юм бол толгой дээр нь байгаа штэ. Ер нь өнөр бас өнөөдөр гайгүй болохоос өчигдөр бол нэлээд бас өнөртэй байсан. Тэр өнөр бол одоо энэ өвлийн цагт болоод нэг юу одоо мэдэгдэхгүй. Нэг 100 намрын цагт болоод их өнөртөндөө. Ер нь бол Улаанбаатарчууд үнхээр одоо энэ хогийн салхиар л одоо амьсгалдаг. Тийм шүү дээ. Одоо яг энэ өнөр чинь одоо энэ талаас ингээл бүгд л Улаанбаатар руугаа явж байгаа шүү дээ. Тий. Утаанасаа гадна одоо бид чинь ахиад багсдаг бохор агаар авсахад нэг чинь бас бидэрт бол энэ өөрөө хүмүүс энэ залуучууд эдгэрт бол бас л нөлөөлж л байгаа шүү дээ. Эрүүл мэнд ер нь бол агаар бохор байна гэдэг чинь. Эрүүл мэнд бол үнэхээр нөлөөлж байгаа юм байна.
энэ Америк Outlet гэдэг дэлгүүр ер нь барааны сонголт ихтэй. Гэхдээ та өөртөө одоо өвөл олж байгаа учраас энэ бол нэмхэн күртэг юм шиг байна шүү дээ. Бас нэг зузаан күртэг сонгочвол яаж юм. Болох уу? Тэр юу. Тий. Би өөрөө тэр бас Күртэг ийшээ гин. сонголт юм уу таа юу тийм. Өө хоёлаа сайхан сонгоо. Тий. Та ер нь ямар өнгө өндөртэй? Нэг хар варандаа бол энэ чарн зүгээр. Энэ үү? Дөнгөн зүгээр үү? Ломсч үзэх юм уу? Нэмэрхүү. Хэмжээ нь бол таархан илүү зузаан юм байна тий. Таах юм байна тий. За хоёлаа нэг өмс. Тий. Ааха. Оо за джинс өмд. Оо ийм зүстэй болох юм шүү. Дотортой амч таарахгүй тий. Дотортой амч таарах. Оо энэ яг таарах хаа. Энэ болтох юм шиг байна тий. За American Outlets дэлгүүр дээр ямар ч исэн нэвтрүүлгийнхаа оролцогчийг бол авчираад бидэд хувцас сонгочлоо. За энийг сонгоцсон уу? Ийм шууд сонглоо. Байна уу? За баярлаа. Энд дэр авчрах юм бол Grand Hill гэдэг юм. Зочид буудал. Бид мөрөөдөл бэлдэг гэх нэвтрүүлгээс явж байгаа. Манай өнөөдөр баяр сайхан ах маань танаа буудалд буух гэсэн юм аа. Тэгээд ямар ч байсан танаа байгууллага бид хэд өглөө нэг ажилтаа байгаа. Тэр ажлаа амжуулахын тулд танаад нэг хонох хэвээр. Тэгээ боломжтой гэж ойлгож байгаа. Өрөөнийхөө дэлгүүрийг авчлаа. За тэглэх яах вэ? Ер нь зүгээр та урд нь ажиллаар ч юм уу эсвэл санамсаргүй тохиолдолд ч юм уу ер нь буудал за яг ерөнхий орчныг нь бол бас өрөөнүүдийг нь бол сайн мэдэхгүй бах тийм. Мэдэхгүй. Стаг мэдэхгүй. За та авч. За. Тушны лифт нийш аа. За. Лифт нэ юм уу? За ийшээ сууч. За. 14 дахь гэсэн. 14 дахь. За. Одоо лифтийг бас мартчихээ. За ийшэл юм шиг байна да. Тэг 5 гэсэн. За карта уншуулад. Яаж уншууд юм? Тэгвэл дарчих юм. Тэр Уншуул. За. Үгүй та. за. За тэгээ карта юу вэ? Ийшээ шургуулах. Юу нэ? Гэж. Зөв. Англи байж байгаа юм. Тий. За өрөөтэйгээ танилцъя да. За. Өөр галтгаатай хоол хийх юм шүү. Харин тийм шүү. Энэ их гоё тухтам тийшээ бас өрөө. Тухтай юм байна. Тий. Энэ шиг нэг найл юу энэ одлогынхаа. За энэ орон дээр ямар ч исэн сайхан та өнөөдөр амраад хончих. За. Ер нь бол асын зарим хүмүүс болохоор тэгдэг шүү дээ. Хичнээн тухтай одоо буудал байснаас Германаас тухтай гэдэг. Таны хувьд яг Тийм шүү дээ. Энэ яг л тийм байдаг юм. Гэхдээ энд бол тухтай хончих байлгүй дээ. Нэг ганц шиг яг болж байгаа. Ганц шиг. Найл юурэ бас юу явах юм бэ? Хоёлаа кино бас үзэж болох юм байна. Оо найлнаас. Та бас гоё усанд ороод өнөөдөр бас сайхан алжаал ядаргаагаа тайлаад. Тэнд ажил дээр бол байхад бас хэцүү шттэ өнөр та нар тэгээд хэцүү тий. Усанд хаана орох уу? Усанд одоо. Усанд бид л халуун усанд л ордог шүү дээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Арай мэд. Сайн байна уу? Оо за баярлалаа. Ухаалаг утас гэж хүнийг бас тэнэг болгоод байна уу? Энэ бараг л юу яаж байгаа шүү юм. Ер нь л нөлөөлж байна. Арай тий. Нөлөөлж байна. За та хоол идчихье. Монгол хоол шүү дээ. Тийм байна. За баярлалаа. Баярлалаа.
Та ер нь шүлтэй олон дуртай юу? Шилтэй олон лавгийн их дуртай. Хүн ер нь насны яваад хахаар шүлтэй олон их дуртай болдог. Хоороод болоод эдгээр яг идэн. За. Нэг шидэж чадахгүй бас. Анхнаасаа дургүй юу? Хоол амттай байсан уу? Яасан сайхан амттай болов. Надад ч Жиг гэсэн Монгол хоол байсан. тий. Шүлэг нь бол их гоё таалагдлаа. Ер нь өөр эрүүл хаалтанд ер нь эрүүл мэндэд та яаж авах вэ? Ер нь одоо хин дээр нь гайгүй. Ер нь хэвлэг тэр нь хөвтчих үзээгүй ер нь. Юусоо үзээгүй. ив эрүүл. Тий. Гэхдээ эрүүлэн чи яхаа одоо л нэг жоохон юмтай болоод байна шүү. Тэгтээ жоохон залуудаа хатгаа авсан гэсэн. За. Тэгээ тэр нь одоо нэг одоо боронки болчиход. Таар ханиалгаад байсан тийм учиртай юм уу? Байхаа ингэж ханиалгаж явдаг байхгүй. Тэгж осооч давааж одоо ханиалж өгсөн. Харин би ядаж тэнийг ханиад урсан юм байна гэж бодсон байхгүй юу? Тэр нэг ч одоо тийм юу боронки гэдэг нэг тийм өвч байд юм байна. За. Энэ эрүүл мэнд гэдэг чи одоо хоол хүнс агаар гэл их олон зүйлээс шалтгаалаад. Тэгээ гол явжил идэр одоо юм. Эрүүлэн гэдэг чинь л өөрөө бас сайн эрүүл явах шиг сайхан байгаа тэр. Тийм. Хайртай хамгийн дотны хүмүүстэйгээ эргэн тойрон юм уу те? Тэр хүмүүсийнхаа хайрыг мэдрэх хамгийн гоё юм шиг санагддаг байхгүй юу? Одоо хүүхдүүд эхнэр бол эдрийг хайрлал явж хат надад хангал сэтгэл хангал байна. Танд тэдний хайр ер нь танай гэр бүлийнхний хайр яаж мэдрэгддэг вэ? Надад бол сайн юм. Хайр бол мэдрэгдэг. Заав яаж ингэж дарснаа зүдэрснөө. Заасоо цайгаа хоолоо ид. За тэр орон дээр суу ингэж зургтаа үзгээд ингээд. Тэр чинь бол одоо хайр шүү дээ хүүхдүүдийн хайр. Тэгж лаваа гадаа хайрлж байдаг. Хань нь одоо 2 жилийн өмнө шүү дээ те? Харуулт өгсөн. Эмнэлгийн үйлчлэгээ авсан уу та? Эмнэлэгтээ эвтчихсэн үү те. Би өөрөө шахаад эвтдэг байсан. Эхлээ харуултан дээр ч яг өөрөө газар гайгуулаад. Дараагийнх нь харуултан дээр бол өөрөө шахаж. 2 удаа харуулсан юм уу? 2 3 удаа харуулсан. Тэгээ одоо явж чаддгүй. Ярьж нэг сайн ярьж чадахгүй. Тэг толгоонд нь юм байх шиг толгоороо харуулсан. Толгоонд нь юм байх шиг байгаа. Тэгээ одоо тэр эмнэлгээр явахаа одоо нэг онцгой юу хийхгүй юм ижлээ. Физик эмчилгээл хийх байх л та тийм. Нэг дэвтээ нэг доллар юм нэг 10 хоноод гаргачдаг. Та чи энд ажиллаад 2 жил болж байгаа лу. Тэгээ 2 жил болох гэж байна. Тэгээд ингээд яг талбайд ажиллах өмнө нь ажиллаж исэн талбайд ажилласнаар ялгаа гарсан байна тийм ээ. Гарна. Ер нь бол энд хүмүүс нөгөө нэг бизнес хийгээд байна гэдэг чи яг үнэ л болж таарад байна. Тий. Гэтэ чи одоо нэг ясан одоо баг бизнес хийж байгаа гэсэн үг шүү дээ ч одоо. Тэгээ төөс юу бүгдийн цуглуулад нэг хүн ирээд аавна. Тэр хүнд нь бид тэр мөнгөөр өгч яах гэж одоо бизнес хийж байгаа гэсэн үг л дээ. Одоо энэ талбай дээр ажиллах хүртлээ те. Тийм болъё гэж бол мөрөөдөөгүй, бодоогүй ер нь байсан бах л та. Эсвэл танд амьдралд чинь ямар нэгэн зүйл нөлөөлөд за би одоо тэдэн жилийн дараа тэгхэл юм байна гэсэн тийм бодол гарч ирж байсан уу? Хэрнээ тэр бодлоо гарахж гарч ил байсан л да. Шатаа тэг хоош татаа юу хийж амжирхоо юу ямар бэрхшээлтэй болох вэ гэдэг бол нэг юм бодтол байсан л да. Тэгэл мэрижлээ юу сонгоод хатлаа. Биелээг бол болохоос хэрэгтэй. Та ч барилгач юм үстэй. Тийм барилгач. Угналж жолооч болж ажиллажсэн. Юу аваад тэгэл. Яг энд ажиллах одоо нөхцөл нь амьдралын шаардлага гэх юм уу эсвэл та зүгээр байхаар гэж тэнд ажиллаж байгаа юм уу? Энэ бол одоо амьдралын шаардлага юм дээ одоо. Одоо ингээд яаж нэг тэтгэв би болоод тэтгэвтэй гарч чадаагүй байгаа. Гарах болоогүй нас ч арай хүрээгүй байгаа. Аманаг өгшин болоод тэтгэвтэй гарцсан. Тэгээд нэг өгшин үтээр юм өгч одоо тэгэл аваад унтан тааж авлаа нэг аваад өсчихч бараг байж чадахгүй шүү дээ. 200 хэдэн төгрөг гэж одоо тэтгэврээ. Тэгэхээр чинь тэр одоо юу ч нөөрэ өөрт нэг өвсгөө юу авч өгнө надаа. Хоолон даавна. Тэгэл яхаа зэрэг л одоо амьдралын юунаас л өгч байна. Гэхдээ тэтгэврийн мөнгийг бол хэд нуглаа та талбайгаас олчж байгаа шүү дээ тийм. Тий.
Энэ одоо бизнесийг гэх юм уу? Энэ ажлыг анх хязаа олж харж байв. Эний ч одоо би саяхнаас л явж эхэлсэн юм даа гэдэг. Өөрөө зүгээр очиж үзье гэж бодсон уу? Нэг Эсвэл очиж үзсэн. за. Ярд яахад ч хэцүү. Ер нь бас нөгөө хүнд одоо жишээлбэл одоо юу гэдэг чинь ийшээ ороод үзтээ гэж хин нэгэн санал болгох эсвэл тэнд юу байдаг юм болоо гэж сонирхож очих гэдэг чинь нэг сэтэл нь нэг яаж эхэлсэн. Би ингэсэн ба тэр чинь. Нэг салхилж нэг 100 байсан. За. Нэг хоошоо салхинд гараад та гэж бодоод хоошоо гараад. Тэр уул хатаар яваад юм. Тэгээд яг аасын чинь тэр жигээ баахан юм утаа маагаал. Одоо Хүмүүс үмэл. юу юм болгоод ингэж наанаас нь дөхөж очиод ингэж хараад зогсоо. Тэгсэн чинь харин нэг хүн ажгаар явсан. Хөөхөө надаа юу шатаад байд юм болоо яад юм болоо гэсэн. Эд чинь нэг хогийн зэгчээ юм шүү дээ. За. Тэгт за. Тэгээд тэрээс сонирхоод би нэлээ 2 3 өдөр яваалан дээр суусан юм аа бас. За дурандаа цуусан уу хараг. Зүгээр хараасаа. Ааха. Тэгээд яасан тараас үлд нэг очиж үзье гэж бодоо. Явсан. Очив. За. Тэгсэн чинь ер нь юунер та нар ихтэй юм байна. Наахан талд нь очиж байж байгаа. Тэгээд яваад өгсөн юм шиг. Заавал явуул. За. Тэгээд яасан дараа тэгэл нэг одоо мөгдөөрөө яасан. Гүн тэр үчи яваад мод чис ураагаад авчи. Тэгэж бодоод явсан би. За. Тэгэл анх гэрлээ очихдаа би нэг шууд модтой л. За. Гэртээ ирсэн танилцсан гэсэн үг. Ааха. Тэгэл тэрээс хойш тэгээд хүмүүсийг хараад эдгээр тэнд бол ер нь бол хүмүүс нилээн байл шүү дээ. Оо их байд. 20-оос 30 гал гэж 10-10-аараа л ер нь ээлжтэй юм шиг байна. Байна. Зарим үед дөрөв шүү дээ. Хөл толгойд мэддэггүй. Ааха. Яг машин дээр гэртээ 20-30 хүн баг. Тэгэж одоо юугаа төвхөвд одоо тэгээс чинь. Чи надад хүмүүс олвол ирээ чи надад хоог ухдаг. Муухай өнөр та нартай гэх. Тэр чинь тийм биш шүү дээ. Аль болохоор одоо энэ манай Монголын 2 дахь дүүгийг давдаг цэгүүд байна. Тийм. Эдгээр чи бид чинь дүүхий идэ өгж байгаа. Тэгээ энэ дүүхий идэ эдгээр чи цаашаа бас юу яадаг. Боловсруулан дамжуулна тийм. Тэгэж юу яадаг болохоор бас чинь бас юу хоог биш л дээ. Тийм. Тэгэхээр тэнд бол ер нь бол мөнгөө л хүмүүс асгаад идэг юм байна л да тийм. Мөнгийг нь лаврааж байгаа. Мөнгө л аваач асгаж байгаа гэсэн үг шүү дээ тэгж байна. Ааха. Тэрийг бид нэр нөгөөдөлөө нэг аваад нөгөөдөлөө мөнгө олгоод тэгэл бид нар болчихжээ. Одоо таны ойрын зарлага охиноо сургуульд оруулах. Тий, охиноо сургуульд оруулж одоо дэвтрүүдээ гарч одоо нэг юуг л одоо олж өгөөл одон да. Ямар мэрэгчлээ болох вэ охин нь? Манай хүн болгож ирээ одоо эмч болно гэдэг яваад байгаа. За тэгээд эмч болгож ирээд эмчи чи юу ч бас би чи бас тийчрээ яваад наад чи их хүн сургууль шүү дээ. Наад чи нэлээ юу ажиж яа чадна би чадна. Эмч болно л. Таны хувьд болохоор ямар сургуульд оруулчмаар байна? Би бол одоо охиныгоо бол энэ оол уурхай хаваарны оруулчих юм гэж бодоод яваад байгаа. Тэг ч одоо орчин үеийн л одоо баг мэрэгчлэл болоод байгаа шүү дээ. Оол уурхай мэрэгчлэгдэж. Бид маргааш өглөө Дэма гэдэг эмнэлэг рүү явах юм. Ямар учиртай явах вэ гэхээр ер нь бол хүмүүс эрүүл байхыг одоо их хүсдэг штэ. Эрүүл байх гэдэг бол өөрөө бас маш чухал. Тийм болохоор хүмүүсийн ер нь бол бид нар ч гэсэн анх нэвтрүүлгээ хийхдээ тэгэж ойлгож байсан л та. Яг тэр одоо уулын орой дээр та хэдийн хийж байгаа ажил бол хэцүү нөхцөлтэй учраас тэнд байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байна вэ гэдэг талаас нь анхаарад таныг зорж очлоо. Тэгээ маргааш өглөө ямар ч гэсэн шинжилгээ өгье. Тэгээ бөөрийн бүтэн одоо шинжилгээнд ороод онцлуулах юм. Та чинь сүүлийн үед ерөөсөө эмнэлэг өрний явах дурггүй гэсэн чинь маргааш өглөө явах юм байгаа юм. Маргааш өглөө. Зүгээр эцтэй. Зүгээр. За баярлалаа. За ямар ч байсан хоёулаг 5 дахьтай аим сайхан орчин бүрдүүлж өгсөн. Миний хувьд бол тухтай баярлалаа. Сайхан үйлчилсэн. Та сайхан тухтай ярилцаж чадв уу? Сайхан ярилцлаа. Одоо бол би юм болдгоо. Ахмад ярилцлаа гэж байгаа болохоор хэцүү. Хэцүү юу нь хэцүү гэж. За та хоёрх нараа л хэвтээд орчих юм. Энд дээр даардаг үү? Тий.
Грацийг багсгачих. Хэдэн грац уу? Яа болондоо. 18 уу? Жохон багс. Хитрхээ бас даарчих үе дээ. За яг та өөрөө тэгээ өвшин дараад байвал боочихгүй. Даар нь халууцсан гэсэн юм бол юм байдгүй шүү дээ бид нар. Ааха. Байдгүй шүү дээ. Хүүтэн халуун дөөш нөгөө тийм зогсож байгаа үгүй юм. Ааха. Хүүтэн чи зогсон, халуун чи зогсон тэгэл. Зогсоо. Хөлч хэлэх нэ. Хөлж байгаа юу яадгийг. Тэгтээ миний хөл гайгүй. Хөл чангатай. Сая та нар лекцээр явуулчаад би өөрөө шатааргүй байдаг байж. Уралддаг байж гэж. Өглөө шинжилгээ өгөх юм чинь та цайгаа уухгүй шууд явах нь шүү дээ. Тэгин. За бид хэдвэл. За. Тий.